Бутуугаар хоол идэх чинь бүтөөрөө гарч хоол идцгээе.为什么当初说好三观不算既然都已 дөнгөж цай юу байгаад хоол идээ тэгээд нөө адуур явж баахан дэлгүүр орж ядарч нэг юм орж ирлээ. Би тэгээ нөгөө тайпад байгаа болохоор өдөр орон цагаал маск төгстэй бүх юмд одоо метрон цуусан чинь ер нь хаасаагүй бүр ингээд заавал зовхстой. Тэгэхгүй бол ус оруулахгүй. Тэгээд маск зүгээд харин нүн дээр амархан гараад тэг яг ингээд маск ч одоо яг ингээд явна штэ тий. Яг тэгээд тэрнээс доош ингээд явгараа би бүр ингээд уйлмар санагдал тий ямар ч тааж маск тавьж гаргахыг болж магадгүй гэж найдал. Бэн тэгээд одоо унтах чинь одоо унтаад маргааш өглөөш тасад маргааш би Тайваны National Museum гэдэг байхгүй юу? Тэгээд тийшээ явж үзт юм уу гэж бодоод бэн тэндгөө Монголын талаарх түүх мөхийн тийм юмнууд байдаг гэсэн. Тэгээ нөгөө нууц тавчаам тэр мөрний чи их одоо хувилбар нь 50-д дэмлээ шүү дээ. Тэг би тэрийг сонсчихсан. Тэг явж үзхэн сан гэж би боддог ус. Тэгээд маргааш ямартаж явж болвол явж үзье гэж боддог лаа. Тэгээд одоо унтлаа маргааш үл болцсон юм. Одоо уурч явах болохоор ингээд ачаагаа логот хийчихлээ. Тэгээд логот хийчихдэг байгаа амар. Тэгээд буцаж ирээд авчдаг. So guys, нөгөө музейн дээр хүрээд ирлээ. Тэгээ одоо яг тогшоо орох чинь. Явж тикт авцгаая. Тикт авчлаа. Тэгээд энэ 150 инди байдаг байна. 50 хүмүүс 150 инди. Тэгээ би болохоор AS-ыг авчраагүй. Яг төлөвлөж ирээгүй болохоор 350 инди гэж орж байна. За одоо бүгдөө татнаарцгаа. Wow guys, би юу олсон гэж энд юу байна? Монгол бичгээр бичсэн тарин байна. Тэгээд эндээ юм гоё юм байна. Бурхан хажууд талын юм бурханы юутай ямар гоё юм бэ? Бид нар хөрлөө хааны хөрөг зураг нэг азар хүрээдэрсэн байна. Тэгээд одоо энэ болохоор хөрлөө хаана. Тэгээд энэ болохоор төмөр хаан. Тэгээд түүний хатны талаар бичсэн юмнууд юм байна. Тэгээд юу гоё харахад мэдрэмж төрд юм байна. Одоо манайхаа музейг үзэж дуусчлаа. Тэгээ одоо бүгд гадна тал нь ямар харагддгийг гарч үзье. Гадна талын ерөнхийдөө бол ийм харагддаг байна. Тэгээд энэ тийм хааны ордон шиг л ерөнхийдөө санагдлаа. Тэгээд надад бол энэ хажуудлын цагаан өнгөтэй энэ хээтэйнийхэн энэ байрлал надад аюу гоё санагдчихэ. Тэгээд ингээд өнөөдөр хүртэл ингээд 5-6 өдрийн аялалтай найзтай хамтдасан та бүхэндээ маш баярлалаа. Одоо би буцаад Гаотиэдээ суугаад би буцаад одоо хурдны галт хэрэгтэй суугаад тэгээд гэрлуугаа тавилаа. Тэгээд дараагийн хамтлагаар та бүхэнд дагууллаа. Баяртай. Bye bye.